Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдийн энэ өдрийн амгалан ятгая. За манай суугаас American National University их сургуультай хамтран явуулж байгаа. Цувралын 4 дахь дугаарыг эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг хөтлөн явуулахаар тус сургуулийн гадаад оюутны бүртгэлийн албаны дарга Туул бэлэн болсон байна. За урилга хүлээн авч оролцож байгаа Туулдаа маш их баярлалаа. Сайхан үйлчж байна уу? Маш сайхан үйлчж байна. Та сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. За өнөөдрийн дугаар бол онцгой дугаар болно. Ягаад гэвэл сүүлийн үед үүсэж байгаа нөхцөл байдал улс төрийн болон за ингээд эдийн засаг дэлхийд дахин дөрнж байгаа үйл явдлуудын мөрөөр за зөвхөн Америкийн дотоодод гэхгүй ер нь олон улсад бас тодорхой бус байдал давмгаалж байна. За тодорхой бус байдал давмгаалж байгаа учраас асуудлууд их ирж байна. За ялангуяа бидний хийсэн одоо сургуулийн мөрөөр оюутны виз сонирхож байгаа зөвхөн оюутан гэхгүй одоо Америкт ирэх гэж байгаа аяллаар болон бусад хүмүүсийн хувьд асуудлууд ирж байна. За Америкийн улсад нөхцөл байдал ямар байна вэ? Оюутнаар очиж байгаа хүмүүсийн одоо нөхцөл байдал өнөختөг адилхан байна уугүй тийм ээ. Тэгэхээр энэ талаар ерөнхий мэдээлэл өгөөч. Монгол улсаас одоо оюутны визийн процесс одоо ямархуу шатанд явагдаж байна? Энгийн байна уу? Үгүй бол одоо илүү хоошилж байна уу? Чанга байна уу? Үүгээр яриагаа эхлэх үеийлээ. За тэгээ. За тэгэхээр яг ерөнхийдөө таны асуусан асуулт яг одоогийн нөхцөл байдалд бол цаг үетэйг үнэхээр яг ойлгож байгаа асуултууд. Ягаад гэвэл үнэхээр Америкч нөгөө өмнө нь биднэрийн мөрөөддөг байсан 10 жилийн өмнө 20 жилийн өмнө нийгмийн шилжилтийн дараа мөрөөддөг гэсэн тэр улс стил хэвээрээ байна уу үгүй юу? Бас монголчууд 10, 20, 30 жилийн өмнө байсан монголчууд хэвээрээ юу тийм ээ? Эдийн засгийн хувьд яг ямар байна? Одоо Монголоос Америк руу ирж байгаа хүмүүс яг ямар зорилгоор ирж байгаа гэдэг зүйлөө зөндөө харагдж байгаа зүйлүүд байна л та. Америкт ирэх нь зөв үгүй юу гэдэг асуулт дээр би эхлээд бол тухайн хүнд бол та өөрөө надад асуултаа та өөрөөсөө асуугаад үзээрэй гэж хэлнэ. Таны зорилго үнэхээр тодорхой юу? Жишээ нь та аялах чаа бол хүн ямарваа нэгэн улс руу аялахдаа тодорхой аялын төлөвлөгөө байдаг тийм ээ. Тэгэхээр яг тэр таны аяллаа шин төлөвлөгөө зорилго нь яг тодорхой бол Америк танд өмнөхдөг адилхан ээлтэй улс. Ягаад гэвэл та хууль ёсны хүрээнд цагаачлалын бус визтэй хүн энд бас тэр виза Америкийн Монгол дахь элчин сайдын яамнаас хуулийн дагуу аваад Америкт орж ирсэн болохоор та айж сандрах ямар ч танд тийм шаардлага байхгүй. Та аялаад хүссэн тэр дурсамжаа бүтээгээд явхад адилхан 10 жилийн өмнө 20 жилийн өмнө байсан тэр улс чинь хэвээрээ л байна. Сурах гэж ирж байгаа тохиолдолд та үнэхээр яг Америкийг сонгох уу? Эсвэл англиар ярьдаг өөр өчнөө улсууд байна. За эсвэл өөр Азийн улсууд хаашаага явмаар байна гэдэг. Тэгэхээр дахиад таны зорилго. Таны зорилгоос бүх юм асуултууд дэш нөгөө хариултууд нь гараад ирнэ гэсэн. Та үнэхээр Америкийг өмнө нь харж исэн шиг Америкт очиос хураад ингэж яг өөрийнхөө хүссэн тэр зэрэгээ эзэмшээд мэргэжлийн дагуу ажиллах тэр хэсэг хугацаанд ажиллаад тэгээд нутаг руугаа буцъя гэж юу яаж юм гэдгээ та өөрөөсөө эхлээсээ асуугаарай. За бидний хувьд яг одоо гадаад оюутнуудтай ажилладаг, Монгол оюутнуудтай ажилладаг мэргэжлийн хувьд бол Америк яг өмнөхтэй адилхан ялгаагүй. Мэдээж энд зарим нэг зүйлүүд бол нөлөөлж байгаа эдийн засгийн өсөлт. Эдийн засгийн өсөлт бол гэхдээ зөвхөн Америкт биш дэлхийд даяар л нөлөөлж байна тийм ээ. За тэгэхээр эдийн засгийн өсөлтөд агаад таны яг та өөрийнхөө боловсролд хөрөнгө оруулалт хийхээр зорж байгаа бол за энд нөгөө эдийн засгийн өсөлт чинь таны сургалтын төлбөрч аль хэдийн нөлөөлсөн байгаа. За тэгэхээр тэр сургалтын төлбөрийг та санхүүгийн хувьд яг ингээд төлөөж явах хэрэг чадамж байна. За нэг үе бодвол манай монголчуудын хувьд санхүүгийн чадамж нэлээд өндөр болсон. Яг эндээ суралцаад мэргэжлийн дагуу тэр хүссэн мэргэжлээ эзэмшээд их нутаг руу буцдаг. За эсвэл аялж орж ирж байгаа монголчууд маань айгүйх байна. Аялаа ялангуяа саяхан шинэ жил болоод өнгөрлөө тийм ээ. Шинэ жилийн үеэр зөндөө олон монголчууд наашаа орж ирээд сайхан гэдэг нөгөө яг Америкийн Christmas New Year-ыг ерөнхийдөө нэг үтцсэн байхад бол бас л дурсамжтай тийм ээ. Тэгэхээр яг тэр энд яг шинэ жилээ өнгөрөөгөөд буцаж байгаа маш олон монголчууд байна. Тэгэхээр яг таны зорилго чинь тодорхой байгаа бол Америк бол мэдээгээр гарч байгаа шиг тийм одоо
амар болоод байгаа юм алгал байна л да. Стил одоо танд нөгөө ээлтэй стил яг нөгөө таны хүссэн зорилгоо биелүүлээд буцах тэр газар чинь хэвээр байна л гэж би хэлэх байна. За оюутнуудын визний гаргалтын хувьд бол би өмнөх дугаардаа хэлжсэн. Яг одоогийн байдлаар бол шинэ он гарснаас хойш одоогийн байдлаар бол Монголоос визэнд бүртгүүлсэн оюутан алга байна. За 25 оны байдлаар бол манад одоо нийт Монголоос бүртгүүлсэн оюутнуудын визний гаргалт бол 180% та байсан. Энийг бол дахиад би бардмаар хэлнэ. За одоогийн байдлаар бол Монголоос визний ярилцлаганд оюутнууд F1 визний ярилцлагын цаг авахд бол ямар ч асуудал авахгүй байна. Визний ярилцлага болон F1 болон бусад нөгөө аяллаа тийм ээ өөр төрлийн визний ярилцлагын цаг авахд бол харьцангуй боломжтой бусад улсуудтай харьцуулахад. За харахгүй Америк нэгдсэн улс бол одоо хууль сахиж биелүүлж байгаа хүмүүстэй бол ээлтэй. Ийм улс орн хэвээрээ байгаа гэдгийг бол туул онцлон хэллээ. За сүүлийн үед янз бүрийн визийн хоригууд гарч байна. За хамгийн сүүлийн жишээ бол одоо цаашлын визийн хориг зарлагдлаа. 75 улс орн хамрагдлаа. Үүний дотор Монгол улс багтлаа. За үүнтэй холбоотойгоор бас хүмүүсийн донд одоо үл ойлгосон тодорхой бус ийм одоо асуултууд ойлголтууд байна л та. Эдгээр нэг нь энэхүү хоригууд ямар учиртай юм бэ? Үнэхээр одоо аялж байгаа хүмүүстэй оюутны визтэй хүмүүст нөлөөлөх юм уу гүм үү тийм ээ? Энэ одоо миний ойлгож байгаагаар хоёр шатны хориг зарлагдлаа. Нэг нь бол одоо аяллаа төр визтэй хамааралтай улс орнууд байна. Ингээд хоёр дахь нь бол үндсэндээ одоо цаашлалын одоо эрхтэй визтэй хамаарч байна. За үүнтэй холбоотой өөр чинь ямар мэдээлэл байна? За би бол адилхан уншигч хэрэглэгч. За тэгээд яг авсан мэдээлэлээр яг таны хэлсэнчлэн төөрөгдөл бол ялтчгүй үүсэж байгааг бол үүсэж байна. Хүмүүсийн ямар нөхцөл байдал төөрөгдөл үүсэж байна гэхэлэр нөгөө мэдээлэл яг нэгтлаагүй юм уу эсвэл дам сонсон хүмүүсийн хувьд бол төөрөгдөл үүсэж байгаа шиг байна. Түүнээс яг нөгөө зарлагдсан official нөгөө source-оос нь мэдээлэл аваад тэрийг нэгтлаад үзэхэд бол яг одоо дүрм журм яг тэр хориг ямар визтэй хүмүүст хамаарагдах вэ гэдэг мэдээлэл бол тодорхойлоо тийм ээ. За 75 улсыг багтаасан тэр хориг юу вэ гэхлээр цагаачлалын виз. Цагаачлалын виз гэхлээр одоо монголчуудын хувьд бол хамгийн түрүүнд ногоон карт болоод ороод ирж байгаа юм л да. За ногоон карт гэхлээр ногоон картны процессыг би жоохон товчхон тайлбарлаад хэлье. Гэхдээ би өөрөө бол цагаачлалын асуудал эрхэлсэн хуульч биш. Зөвхөн сургуульд ажилладаг, гадаад оюутнуудтай ажилладаг тийм мэрэгжилтэн байгаа тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө грин карт дотроо нэг грин карт буюу ногоон карт энэ дотроо хоёр төрлийн байгаа. Нэг нь болохоор Америк дотроос визэнд грин картанд аплай хийж гинүү. Эсвэл Америкаас гадна байгаа буюу одоо Монголд байгаа хүмүүстэй зориулж одоо энд аль хэдийн иргэн болчихсон эндхийн иргэншлийн статусаа авсан хэрнээ Монголд байгаа одоо гэр бүл үр хүүхэд эхнэр юм уу нөхөр эсвэл аав ээж тэ одоо ногоон карт бүртгүүлээд материалыг нь хүлээж байгаа хүмүүс байна. За эхний опшн буюу одоо энэ дотор Америк дотор байгаа хүмүүсд бол би нэг бол тэднэрт бол шууд хамаарахдаггүй гэж харж байгаа. Яг гэвэл энэ чинь визний статус виз яриад байгаа шүү дээ. Тэгэхээр Америк дотор байгаад одоо компаниар дамжуулаач гэдэг юм эсвэл гэрэлтээр дамжуулаад ногоон картанд бүртгүүлж байгаа хүмүүсд бол процесс бол Америк дотор явна. Танд виз ямар ч хамааралгүй. Тэгэхээр энэ юу нь бол танд хамааралгүй гэдээ ойлгочороо. Гэхдээ дахин хэлэхэд бид мэрэгжлийн цагаачлалын асуудал эрхэлсэн хуульч биш болохоор хэрвээ та хуульчтай хамтарч ажиллаж байгаа бол энэ асуудлыг хуульчаасаа давхар тодруулаад асуучаарай гэж зөвлөх байна. За ерөнхийдөө энэ визний хориг хэн шууд утгаараа нөлөөлөх вэ гэхлээр одоо Монголд байгаа ногоон картныхаа зөвшөөрлөг хүлээгээд байжсэн хүмүүсүүд шууд нөлөөлнө. Ихэнх тохиолдолд за миний хамгийн энгийн жишээ гэвэл за одоо нөгөө энд иргэн болцсон гэр бүлээ одоо нөгөө юу яагаад Монголд байгаа хүүхэд нь байдаг ч гэдэг юм уу. Хүүхэдтэйг уулзаагүй 5 жил 10 жил болцсон. Тэгэд энэ хугацаанд гэрийн citizen болцсон. За одоо л миний боломж биднэрт боломж маань нэгдээд хүүхдээ одоо наашаага Америк руу
оруулж ирэх ингээд нөгөө хүүхдийн грин картны процессыг хүлээж авах хүмүүст энэ илүү одоо илүү шууд утгаараа нөлөөлнө. Тэгэхээр бол би яг тэгээд хүлээгээд байж байгаа аав ээж одоо тийм ээ гэр бүлийнхний өмнөөс бол үнэхээр харамсаж байна. За яаж нөлөөлөх үү гэхээр энэ тийм цагаачлалын алба буюу US Citizen Immigration Center болохоор бүртгэлээ явуулсан, материалаа явуулсан өргөдөл гаргагчийн материалыг хүлээж аваад за хэрвээ боломжтой бол цаашаага National Visa Center руу явуулдаг. За National Visa Center руу явуулсныхаа дараа National Visa Center тэрийг нь дахиж review хийгээд болж байгаа бол Монгол дахь элчин сайдын яам руу явуулдаг. Монгол дахь элчин сайдын яам руу. За Монгол дахь элчин сайдын яам дахиад тэр бүх материалыг нь эхнээс нь бүгдөө ингээд шалгана. Тэгээ бүгдөө болж байгаа бол яг тэр нөгөө ногоон картанд бүртгүүлсэн хүнтэй одоо тийм ээ өргөдөл гаргагчтай холбогдоод за таны цаг чинь таны материал ингээ хүлээж авсан. За таны визний ярилцлагын цагийг тэдэн сарын тэдэнд товлно. За үүнээс одоо визний ярилцлага товлогдох хугацаа нь ойролцоогоор 1 сар. 1 сарын хугацаа, 1 сарын дараах хугацаа өгдөг. За энэ хоорондоо ийм бичиг баримтуудыг бүрдүүлээд ингээд ярилцлагын өмнө та энийг биднэрт авчирч өгөөрэй гэдэг. За тэгээд яг тэр визний ярилцлага нь болохоор IR1 эсвэл IR2 гэж байна. Ягаад IR1 гэдэг нь IR1 гэдэг нь юу гэсэн үг болохоор одоо жишээ нь миний нөхөр гэр бүлийн хүн маань Монголд байгаа. Би энд Америк нэгдсэн улсын citizenshipтэй болсон байгаа тохиолдолд би Монголд байгаа нөхрөө ногоон картанд спонсорлж байгаа тохиолдолд IR1 гэдэг визэнд бүртгүүлж байгаа. Тэр нь болохоор immediate relative гэж байна. Хэрвээ миний хүүхэд Монголд байгаад би хүүхэдтэй ногоон карт спонсорлж байгаа тохиолдолд IR2 буюу одоо хүүхэд рүү орж ирж байна гэсэн үг. Тэгээ энэ визний ярилцлагыг л ерөөсө товлох тэр товнол тодорхойгүй байдлаар хойшилж чинь гэсэн. Тодорхойгүй байдлаар яг одоогийн байдлаар бол бид нарт тэр хугацаанд 3 сар гэдэг юм уу хагас жил гэдэг утгаар яасан тов хэлсэнгүй шүү дээ тийм ээ. Тодорхойгүй ямар ч юугүй тодорхой нөхцөлгүйгээр тэгээд ингээд хойшилж чинь. Тэгэхээр тэр олон мянган эцэг эхчүүд гэр бүлүүд одоо хүүхдүүд нь бол аав ээжигээ спонсорлж байсан бол тэр бүх юмнууд л хойшлж чинь гэсэн үг л дээ. Гэхдээ энэ визний төрөл одоо цагаачлалын бус буюу одоо монголчуудын түгээмэл мэддэг аяллийн виз B1, B2, J1 буюу сурах солилцооны хөтөлбөр F1 зэрэг академик хөтөлбөрийн энэ нөгөө одоо визнуудтай ямар ч холбоогүй. Энийг болохоор цагаачлалын бус гэдэг. Яг тэр 75 орнд багтсан тэр визний төрөл болохоор цагаачлалын виз буюу одоо шууд утгаар бидний хувьд бол ногоон картны процесс. Ялангуяа та гэр ихнийгээ Монголд байгаа гэр бүлийн хин нэгнийгээ визний грин картанд спонсорлж байсан бол энэ таны одоо кейс нь шууд утгаараа нөлөөлөх нь л гэдэг тийм байхад ойлголтыг авчих хэрэгтэй. Төр визэнд бол ямар ч хамаарал тийм ээ аяллийн оюутны сураг солилцоо эдгээр визэнд бол ямар нэгэн хамааралгүй шийдвэр байсан. Эдгээр визийн одоо товлолт ярилцлага бол энгийн байдлаар явагдаж байгаа гэсэн ийм ойлголттой байна. За ингээд дэлгэрэнгүй тайлбар өгсөн баярлалаа. За Америкийн дотоодод байгаа хүмүүсийн зүгээс бас асуулт ирж байна. Дотооддоо бас магадгүй ачаалал ихтэй ч юм уу үгүй бол одоо процессинг хийх хугацаа урт байна гэдэг. За ийм бас ерөнхий ойлголт байна. Тиймээс Америкт байгаа магадгүй одоо өөр төр визээр ирсэн улмаар төр визээ одоо оюутны виз болгон солиулах хүсэлттэй хүмүүсийн хувьд үгүй бол шаардлагатай хүмүүсийн хувьд нөхцөл байдал ямар хөө байна. Ер нь одоо ийм одоо алхам хийхэд тохиромжтой цаг үе мөн үү? За та дөнгөс сая change of status одоо монголчуудын сайн мэдгээр change of status буюу визний төлөө солих тэр процессыг юу гэж юм тийм ээ хөндөж ярьж юм тийм ээ. За маш чухал асуулт. Тэгэхээр яг энэ ерөнхийлөгчийн гаргасан шинэ одоо захирамжийн өмнө бас өөр захирамж гарсан. Одоо энэ хоёр өөр захирамж нь одоо 12 сарын сүүлээр гарсан шиг санаж байна. За энэ хүү захирамжид болохоор өмнө нь Америкийн нэгдсэн улс руу зорчих
боломжгүй улсуудын жагсаалт гэж байсан. Тэрэнд нэг ойролцоогоор 20-од улс байлаа л да. 39 улсаар багтсан баха. Нэмэгдээд яваад байгаа тийм ээ. Тийм, одоогийн байдлаар 39 болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүт сүүлд дахиад 15-ыг нэмчихэж байгаа. 15-ыг нэмчихэж байгаа. За тэгэнгүүт тэр 15 улсыг яагаад нэмсэн бэ гэдэг өнөөдрийн хоёулагийн ярих сэдвтэй шууд утгаараа холбогдож явчихна. Яагаад 15 улсыг нэмсэн бэ? Азар яг одоогоор бол Монголыг бол нэмээгүй байна. Монгол нэмэгдэг байна тийм ээ. Тийм, Монгол нэмэгдэг байгаа. Ширээг зогсчихсэн дээр баг тийм ээ. Тийм, тэгэхээр яагаад Монгол нэмэгдээгүй бусад газ тодруулга хийхэд саях бол одоо өмнө гарсан шийдвэр гэж байгаа ш 12 сард гарсан шийдвэр тийм ээ. Яг зөв. Энэ болохоор нөгөө өөрөө ярьж байгаа шалтгаан бол цаашлын бус визтэй холбогдоод байна тийм ээ. Яг зөв. Тийм байгаа. Тийм. Тэгэхээр одоогийн миний ярих энэ шин энэ апдейтд хийгдсэн лист ямар учиртай лист. За энэ лист болохоор яг non-immigrant буюу цаашлын бус визтэй холбоотой. Нөгөө бидний сайн мэддэг аялын виз, J1, F1, M1 виз. За тэнгууд энд 10-нд яагаад шинээр 15 улсыг нэмсэн бэ гэхээр тухайн улсын одоо иргэдэн нөгөө түрүүний миний нэрлсэн түгээмэл 4 төрлийн визийг аваад тухайн улсаас нь одоо F1, M1, J1, B1, B2 визэнд мэдүүлээд виз аваад Америкт зорчиж хурж ирээд буцаж их орн руугаа яваагүй улсуудыг нэмсэн байгаа. За буцаж их орн руугаа буцаагүй тэр улсуудаас одоо тэр улсуудын хувийг нь харсан байгаа юм л та. Хувийг нь хараад за жишээ нь одоо Танзан гэхэд Танзан өөрөө хичнээн сая хүн амтай тийм ээ. За үүний тэр тухайн улсын хүн амтай харьцуулахад нийтдээ тухайн улсаас хичнээн хүн түрүүний нэрсэн визэнд бүртгүүлсэн байна. Тэдээс хичнээн наашаага Америк руу орж ирчээд эх орн руугаа буцаагүй гэдэг гол нөлөөлсөн хүчин зүйл нэг юм. Тэгэхээр яг одоо би ер нь бол оюутнуудаа юу гэж хэлдэг вэ гэхээр хэдийгээр би American National University-гийн гадаад оюутан эсэл бүртгэл хариуцсан албанд ажилладаг хэрнээ. За манай сургуульд визний төрлөө солих гээд ирж байгаа. Ялангуяа би Монгол оюутнуудаа. Яг гэвэл би үнэхээр Монгол оюутнуудаа хамгийн бодит үн зөв мэдээлэл хүргэх гэж агуу хичээдэг. За тэгэхээр ялангуяа би Монгол оюутнуудаа юу гэж хэлдэг вэ гэхээр эхлээд хэрвээ ялангуяа тэд нар визний төрлөө солих байгаа тохиолдолд би шийдвэр гаргахаас эцсийн шийдвэр гаргахаас өмнө сайн бодоод үз. Яагаад change of status хийх нь шууд хамгийн тохиромжтой арга биш вэ? Үүнээс өөр ямар боломжууд байгаа вэ гэдгийг би заашгүй үргэлж тэднэрт тайлбарлаж өгдөг. Ер нь бол би шуудхан хэлэхэд change of status хийж байгаа оюутнуудыгаа бол битгий хийх зөвлөдөг. Битгий хий. Яагаад гэхээр change of status хийх process нь Америк дотор хуулийн дагуу боловч нөгөө жишээ нь одоо би анх Монголоос виз мэдүүлэхдээ аялын виз мэдүүлэхдээ би зөвхөн Америкт очиж нэг сар аялчаад за тэгээ хамаатныхаа эгчтэйгээ тийм ээ эгчдэрээ ингээд хамт ингээд байж байгаад ингээд буцаж ирэх гэж байгаа юм аа. Энэ зөвхөн 1 сарын л аялал гэж хэлээд виз авчаад энд орж ирснийхаа дараа би бодлоо өөрчилчлөө ер нь би танаа усад үлднэ гэдэг бол яг нөгөө виз олголтын дүрм журмыг нь зөрчиж өгөх гэсэн үг байхгүй. Виз олголтын дүрм журм. Тэгэхээр нэгт тэгэд зөрчиж байгаа. За энэ нь яг тухайн нөгөө виз мэдүүлэгч шууд байдлаар ямар ч сөрөг үр дүн авчрахгүй. Гэхдээ та эндээ үлдээд визний төрлөө өөрчлөхийн тулд дахиад өргөдлөө бүрдүүлээд бусад нөгөө материалуудаа бүрдүүлээд энэхин цагаачлалын алба руу явуулна. Цагаачлалын алба эцсийн шийдвэр гаргана. Хэрвээ таны үлдэх шалтгаан чинь яг бодит юм байна гэж үзвэл цагаачлалын алба хүсэлтийг чинь баталдаг. Бодит биш гэвэл хүсэлтийг чинь цуцалдаг. Яагаад хэдийгээр энэ процесс нь хуулийн дагуу явдаг ч гэсэн би яагаад битгий визний төрлөө эндээ үлдээд битгий визний төрлөө өөрчилт гэж хэлдэм бэ гэхлээр нэгэнт элчингийн ажилтан танд итгээд аялын визийг чинь гаргацсан бол та дахиад яг товлсон хугацаанд элчингийн ажилтанд амласан хугацаанд эндээ байгаад Монгол руугаа буцчих.
Тэгээ харин энэ эсвэл энд байх хугацаанд бид нартай холбогдоод сургуулийн талаарх мэдээлэл аваад сургуультай бүртгүүлээд Монголд очингуудаа Монголоос визний ярилцлаганд орж байгаа. Дахиад F1 виз. Үгүй бол эргэж эх орн руугаа буцаад тэндээсээ бүх юмнуудаа эхлүүлчих болно. Таны визний гаралт өндөр хувьтай байна. Оюутнууд тэрэн дээр айгүй хэрэгэлцдэг. Би ойлгож байна л да тэдний нөхцөл байдлыг. Энд чинь дахиад нөгөө 50-50-тай асуудал юм биш үү гэдэг. За миний яг сургуульд ажиллаж байх ингээд 5-6 жилийн хугацаанд дах туршлагаас ингээ харахад яг миний зөвлөгөөг дагаад эх орн руугаа буцаад тэндээс F1 сургалтын визэнд бүртгүүлээд цагаа аваад визний ярилцлаганд ороод ингээд виза авч исэн оюутнуудыг хувьчилж хэлье гэхэд 190% байдаг. 190%. Яагаад би энд битгий үлдээ гэж юм бэ гэхлээр хэдийгээр танд визний төрлөө энэ хуулийн дагуу өөрчилж байгаа ч гэсэнтэй та ерөнхийдөө өөрийгөө энд ингээд цойжилж шин гэсэн үг байхгүй. Бид нөгөө хайртай гэр бүлийн ах トゥ хамаатан садан аав ээж гэр бүлийнхаа хүмүүсүүдийг Монголдо үлдээгээд энд аялын визээр ороод ирсэн байгаа тийм ээ. За тэнгууд энд ороод ирснийхаа дараа бодлоо өөрчлөөд сургалтын виз рүү визнийхаа төрлийг өөрчилжлөө. За та хэдийн хугацаанд ингэж та сургалтын виз рүүгээ өөрчилсөн ч гэсэндээ та эх орн руугаа явахын тулд ногоон карттай ч юм уу тийм ээ ногоон карттай боломжтой магадгүй та эх орн руугаа явахгүй байх магадлал айгүй өндөртэй байдаг байхгүй. Тэгэхээр ногоон карттай боломжтой танд хэдийн хугацаа зарцуулагдах вэ? Хүн хүнээс Маш олон жил тийм ээ. Маш олон жил хамгийн багаар бодоход 3-5 жил байдаг. За тэгээд 10 жил гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй тийм ээ. За тэгээд Монголоос өөрөө нэгэнд буцаж чадахгүй энд бас нөгөө багаар бодоход 5-10 жилийг ингээд өнгөрөөсөн хүмүүс чинь одоо эргээд Монгол руу явах гэхлээр бүхнийг дахиад эхнээс нь эхэлнэ. Тэгээд дахиад тэнд очиод карьер энэ төр яах вэ гэдэг нөгөө буцаж чаддгүй хүмүүс байдаг тийм ээ. Тэгэхээр ерөөсөө эндих юмаа хаяаж явж чадахгүй. Гэтэл Монголд байгаа гэр бүлийнхнийг ингээд санаад битгэрээд байдаг. Тэгэхээр би таныг өөрийгөө битгий тийм нөхцөл байдалд оруулаач л гэж байгаа. Юмд үргэлж сонголт байдаг. Энд байж байгаа харин бид нартай холбогдоод сургуультай холбоотой мэдээлэл аваад сургуультай бүртгүүлээд Монголоос сургалтын визэнд бүртгүүлээд виза аваад ороод ирсэн тохиолдолд яах вэ гэхлээр сүүлийн үед ерөнхийдөө Монголоос сургалтын виз бүртгүүлэхэд та мастрын хөтөлбөрт бүртгүүлж байгаа бол 3 жилийн виз, бакалаврын хөтөлбөрт бүртгүүлж байгаа бол 5 жилийн виз гаргадаг болсон. Тэгэхээр та боддоо 3-5 жил гэдэг бол урт хугацаа тийм ээ. Энэ хооронд та хүссэн үедээ Монгол руугаа чөлөөтөө зорчих эрхтэй болчихно гэдэг байхгүй. Энэ нэрх бол маш үнцэнтэй эрх. Тэгэхээр нөгөө change of status гэж байгаа бизнес төрлөө солих жаа хүмүүсээс бол би хамгийн түрүүнд энийг анхааруулж хэлдэг. За энийг анхааруулж хэлснээр дараа оюутан өөрөө шийдвэр гаргахын тэр хүмүүний өөрийнх нь асуудал. За энийг хэлээгүй байж байгаа шууд оюутныг болно бид нар change of status гэж чинь тусалчээ гэдэг бол дараа нь хожмын өдөр тэр хүн туул надад энэ болгоныг хэлэх минь яав. Яагаад тэр хүн хэлээгүй юм бэ гэд харамсаад сууж байгаа бол бас харамсалтай тийм ээ. Би өөрөө ч гэсэндээ тэр хүнийг тэгэж нөгөө яг нөхцөл дээр нь хэрэгцээн дээр нь дөрөөлж өөрийнхөө эрх ашигыг хангаж болохгүй байхгүй юу? Тэгэхээр хүн болгонд ямар боломжууд байна тэрийг нь эхлээ сайн тайлбарлана. Болж игэл эндээ битгий change of status хий тэрний оронд Монгол руугаа буц. Яагаад болж игэл битгий хий гэж англиар дараагийн нэг шалтгаан нь түрүүн та бүхэн ярьсан тэр нөгөө шинээр нэмэгдэж орж ирсэн 15 улс буюу дахиад нөгөө цагаачлан бас визтэй холбоотой лист байгаа даа шүү дээ тийм ээ. Одоогийн байдлаар 39 улс тэр листэд орсон байна. Тэр 39 улсаас сургалтын виз M1, J1 аялын визэнд apply хийх 39 улсын иргэд эдгээр төрлийн визэнд бүртгүүлэх боломжгүй болчихж байгаа. Яагаад вэ гэхлээр нөгөө өмнөх энд орж ирсэн хүмүүсүүд нь орж ирэнгүүтээ би бодлоо өөрчиллөө. Би визнийхаа төрлийг өөрчлөө. Энд оюутны визтэй боллоо гэд ингээд үйлчлсэн ч гэдэг юм. Эсвэл ерөөсөө ямарваа нэгэн байдлаар нутгаа буцааг байх. Тэгэхээр та дараагийнхаа хойноос ч орж ирэх гэр бүлийнхаа хүмүүсүүдийг борцсон ч тэр ер нь бол
их орноос F1 визэнд бүртгүүлсэн хамаагүй дээр. Гэхдээ тэгэж ингэж хэлж байгаагаараа бид нэр change of status хийж байгаа хүмүүсүүдийн материалыг хүлээж авахгүй гэсэн үг биш. Шийдвэр гаргаад ороод ирсэн тохиолдолд ямар шийдвэр гаргасан хамаагүй бид нэр бүх чадах бүхнээрээ сайхан туслаж явна л гэсэн үг. За маш шудраг үнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. За туулын саяын хэлдгийг бол Америкт байгаа хүмүүс бол төдийлөн бас яг мэдсэн ч гэсэн бас төдийлөн ярьдаггүй. Сая бол маш чухал поинтыг ярьлаа. Америкт одоо non-immigrant буюу төр үзээр ирж байгаа хүмүүсийн хувьд Америкийн консулын өмнө ганцхан л одоо амлалт авч байгаа шүү дээ. Тэр ганцхан амлалт нь бол Америкийн нэгдсэн улсад очиод би үлдэхгүй л гэж байгаа. Яагаад Монголоос явж байгаа хүмүүсээс хөрөнгийн баталгаа, ажлын газрын тодорхойлолт за магадгүй үйл хөдлөлийн гэрчлэгээ асуудаггүй гэхлээр би бол одоо асуудалгүй санхүүгийн боломжтой хөө Америкт очиод үлдэхгүй, Америкт очиод ажил хийх шаардлагагүй орлоготой хүн гэдгээ мэдүүлж байгаа. За тиймээс энэ дээрээ статус хийнэ гэдэг солино гэдэг маань үндсэндээ одоо консулын өмнө ярьсан зүйлээс одоо буцаж буюу өмнөх одоо ярьсан зүйл нь одоо худлаа ярьсан гэдэг ийм бас энд орогдох нөхцөл байдгаа. Үүнийг туул бол маш шударгаар одоо тайлбарлаж хэллээ. За ингээд ямар ч тач магадгүй Америкт одоо яг эцсийн байдлаа шийд гаргацсан одоо F оюутан болёо гэсэн шийдсэн одоо хүмүүс байгаа бол эдгэртээ бас хандаад бас товчхон зөвлөгөө өгөөч. Энэхүү процесс нь хэрхэн яаж явагддгийг, хэр хугацаа шаарддгийг тэгээд хамгийн гол нь бүтэх магадлал хэр байдаг. За тэгээ. За нэгэнд хүний амьдралд ямар ч зүйл тохиолдож болно тийм ээ. Яалтачгүй нэр хүүхний асуудлаас ч гэдэг юм уу ямарваа нэгэн бусад хүчин зүйлээс шалтгаалаад эндээ үлдээд визний төрлөө солих шийдвэр гаргасан тохиолдолд ихэвчлэн ямар процессор явдгуу гэдгийг би одоогоор тайлбарлая. За үүнийг тайлбарлахаас өмнө ерөнхийдөө цагаачлалын бус виз дотроо ойролцоогоор 20 гаруй төрлийн 23 4 5 төрлийн цагаачлалын бус виз байдаг. За үүнээс 18 19 визний төрөл нь буюу одоо түрүү миний дахиад дурдсан аялын виз B1 B2 H1B нөгөө ажил хууль ёсоор ажиллах виз H4 буюу одоо H1B-гийн дагалдагч F2 F1-ийн дагалдагч за тэгээд J1 or J2 тэгээд ийм төрлийн визний төрлүүд нь ихэвчлэн F1 руу шилждэг байгаа. Яагаад F1-ыг би илүү нөгөө онцлоод гэдэг юм гэхээр F1 илүү нөгөө найдвартай удаан хугацаанд ингээд нөгөө яг визний төрлөө хадгалаад авчих тийм визний төрөл болохоор түрүү миний дурдсан визтэй хүмүүс тэр визний төрлөө F1 руу шилжүүлдэг гэсэн. За визний төрлөө ингээд яг хуулийн дагуу өөрчлөхөд яг хамгийн түрүүнд ямар алхам хийх вэ гэхээр оюутан за яг ямар сургуульд элсэж орох юм өөрхийн яг одоогийн нөхцөл байдал ямар байна гэдгээ эхлээс шууд анзаарна гэсэн. Хэлний чадамж муутай бол хэлний хараахан академик хэлтэй болж амжаагүй байгаа бол хэлний бэлтгэл бүртгүүлэх боломжтой. За хэлний бүртгэл бүртгүүлээд эхлээд тухайн хэлний бэлтгэлээс acceptance letter тэгээд I-20 certificate-ыг аваад за тэгээд тухайн хэрвээ сургууль хуульчтай хамтарч ижилдэг бол тухайн хуульчаар нь дамжуулж материалаа эдгээр цагаачлалын албан руу файл хийнэ гэсэн. Академик хөтөлбөрт бүртгүүлж байгаа оюутнуудын хувьд одоо жишээ нь манай сургуулийн манай албаныхан бол дандаа академик хөтөлбөрт бүртгүүлж байгаа оюутнуудтай ажилладаг. За ийм тохиолдолд бол бакалавр ах юм уу, магистрийн хөтөлбөр ах юм уу тэргээ сонгоно. За хөтөлбөртөө элсэж орохын тулд нөгөө ердийн нөгөө Монголоос F1 визэнд бүртгүүлж орж ирж байгаа оюутнуудаас шаарддаг тэр бүх requirement-ыг хангана гэсэн. Тэр донд нөгөө хэлний оноо шаардах нь байна. За тэгээд банкны баталгаа энэ төр бүх юмнууд ингээд шаардлагатай бас бус юмнууд ингээд шаардлагатай юм. За ингээд энэ шаардлагыг хангаад сургуультай элсэж орсны дараа сургуулиас төрүүлсэнчлээ acceptance letter I-20 гэдэг нь гарч ирнэ. За манай сургуулийн тухайд бол бид нар ямарваа нэгэн хуульчтай хамтарч ажилладаг. Яагаад үг гэхээр эндхийн цагаачлалын албанаас гарах шийдвэрт хуульч ч юм уу сургууль ямар ч нөлөө үзүүлэх ямар ч боломж байхгүй. Цагаачлалын алба бол өөрийнхөө үзмжээрээ материалыг шийднэ. Тэгэхээр
зарим тохиолдолд одоо жишээ нь бид нар хуульчтай хамтарч ажиллаа гэхэд тухайн хуульчийн буруугаас ч гэдэг юм уу ямарваа нэг нөхцөл байдал гараад тухайн тэр оюутны кейс зөвшөөрөгдөггүй тохиолдолд оюутан эргээд бид нэрээ буруутгах асуудал байдаг байхгүй. Тэгэхээр бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр оюутныг өөрөө хуульчаа олж аваа гэж хэлдэг. Өөрөө хуульчаа олоороо гэж хэлдэг. За оюутнууд бол биднээс бол за тэгвэл яг Монгол мэддэг хуульчуд байна уу? Эсвэл одоо тийм ээ мэддэг Бразил, Колумб өөр нэг хуульчуд байдаг гэдэг. Бид нар ямарваа нэгэн хуульч recommend хийх ямар ч ирэх байхгүй. Сургуулийн дүрмийн дагуу. За оюутан зайлшгүй хуульчтай ажиллахыг гэхдээ бид нар санал болгодог. Яагаад үг гэхээр оюутны хувьд энэ нь визний төрлөө өөрчлөх нь хамгийн анх удаа хийж байгаа team process. Тэгэхээр хүн алдаа гарах эрсдэл аягүй өндөр байдаг. Тэгэхээр алдаа гаргуулахгүй тулд өнөөдрийн хуульчид төлөх төлбөрөө юу яагаад халаасандаа хийж байгаа орно хуульчтай төлбөрөө төлөөд тэгээд материалаа энэхэн цагаан ажлын албар руу яг дүрмийн дагуу явуулаарай гэж зөвлөдөг. За ингэж сургууль бүртгүүлээд хуульчаа хөсөлж аваад хуульчтайгаа материал дээр хамт ажиллаад за тэгээд нөгөө энэхэн цагаан ажлын албар руу материалаа явуулах процесс нь тухайн оюутны кейсээс шалтгаалаад зарим тохиолдолд 7 хоног болно. Зарим тохиолдолд 1 сар болдог. Ингээд энэ гэхдээ тухайн хүнээс өөрөөсөө шалтгаалах хугацаа тийм ээ. Харин энэхийн цагаан ажлын албар материалаа явуулснаас хойш хэрэг хууддаг бай гэхлээр за сүүлийн үед бол юмыг бол үнэхээр нэг ойролцоогоор багцаагаар хийх боломжгүй болоод байна. Гэхдээ багаар ботход 3 сар, ихээр ботход 1 жил болж байна. За манай сургуулийн хувьд бол визнийхаа төрлийг солих хүсэлт гаргадаг маш олон оюутнууд байдаг. Бразил, Монгол, Латин Америкийн улсууд, Африкийн улсууд, за Азиас гэдэг ингээд зөндөө олон. Зөвхөн яг монголчууд гэдэг юм ердөөсөн байхгүй. Айгүй холимог. За тэгэхээр энэ дотор ингээд харахлаа үндснээсээ шалтгаалаад материал нь удаашраад энэ үгүй. Харин юунаас шалтгаалж материал нь илүү худдаг вэ гэхээр яг ямар мужид байдгийг цагаач ихтэй мужид амжирч одоогийн байдлаар байж гинөө. За цагаач ихтэй мужид байгаад тэндээсээ материалаа цагаачлын албар руу файл хийж байгаа бол илүү удах магадлал өндөртэй. Харин цагаашд багтаа газар байгаад тухайн нөгөө цагааш багтаа мужид байгаа тэр мужидаа харьяалтай цагаачлын албар руу материалаа явуулж байгаа тохиолдолд арай хурдан байх магадлалтай. Гэхдээ энэ асуудлыг шийдэх боломж байдаг. Хэрвээ та үнэхээр бизнесийнхаа төрлийг яаралтай солиод, тийм ээ, үнэхээр яаралтай гэсэн тийм хугацааны хувьд тийм асуудал байгаа бол цаашлын албан дээр premium service гэж байдаг. Case expedite буюу түргэгчлүүлэх тийм боломж байдаг. За ингэж түргэгчлүүлэхийн тулд хамгийн багаар бодоход ойролцоогоор $1,700 төлж ээж case expedite хийх. За хэрвээ та case expedite буюу түргэгчлүүлэхгүй гэж байгаа тохиолдолд багаар утгаад 3 сар. За гэхдээ 3 сар болж байгаа тохиолдол одоо баг байхгүй байна дөө. 4 сар, 5 сар, 6 сарын дараагаас та юу яагаад энэхийн цагаачлын албанаас approval авнаа гэж ойлгож байгаа. Ерөнхийдөө approval авахтай холбоотой дахиад хийлэг дурдах зүйл юу байна вэ гэхлээр кейс зөвшөөрөхдгүй байх магадлал өнderтэй байдаг. Зөвшөөрөхдгүй байх. Магадгүй та бас яг энэ асуултыг асууж ирсэн баг тийм ээ. Ямар тохиолдолд кейс юу зөвшөөрөхдгүй байх вэ гэхлээр ерөнхийдөө маш олон тохиолдлууд байдаг. За манад нэг кейс гарч ирсэн. Африк би яг аль улсын оюутан гэдгийг нь санахгүй байна. Танзани болов уу, Нижери болов уу та. Манай сургууль бүртгүүлээд бүх материалуудаа аваад за тэгээд энэхийн цагаачлын албар материалуудаа явуулсан чинь цагаачлын албанаас дена хийсэн байгаа. Татгалзсан. Яагаад татгалзсан гэсэн чинь оюутан Америкт анх орж ирэхдээ тухайн хүсэлт гаргагч нь Америкт анх орж ирэхдээ аялын виз буюу B1, B2 визаар орж ирсэн. Тэгсэн орж ирэхээс өмнө өөр сургуульд бүртгүүлээд service ID number авсан байсан байгаа байхгүй юу? За service ID number аваад за тэнгуүдээ орж ирснийхаа дараа манай сургуульд бас бүртгүүлээд манай сургуулиас бас өөр service ID number авсан байна. За тэгээд тухайн оюутан хоёр сургуульд
өмнө нь болон одоо ингээ бүртгүүлсэн байна шүү дээ, тийм ээ. Тэгэнгүүт манай сургуулийг сонгоод манай сургууль дээрх материалуудаа хавсаргаад цагаачлалын албан руу материалыг явуулсан. Тэгсэн чинь цагаачлалын албаны мэрэгжилтэн тэр хүний бүх нөгөө хисторийг гаргаад ирчихэж байгаа байхгүй. Тэгээд ямар үндслээр материалыг татгалцсан бэ гэхээр энэ хүн анханасаа Америкт аялах зорилгоор ирээгүй юм байна. Анх ирэхээс өмнө угаасаа зорилго нь тодорхой байсан байна. Ирэхээс өмнө визний төрлөө солихоор төлөвлөж исэн байна. Үлдэх гэж байсан байна гэж тийм ээ. Тийм үлдэх гэж байсан байна тийм ээ. Яагаад энийг юугаар үндэслэж гинөө гэхлээр өмнө нь бүртгүүлж исэн энэ сургууль. Тэгэхээр энэ хүний одоо гаргаж байгаа шалтгаан нь бол яг нэг legitimate буюу яг үнэн бодит биш юм байна гэд татгалцсан байна. Бас өөр кейс байна. Гэхдээ энэ кейс бол яг манай сургууль дээр гарч ирсэн кейс бол биш. Ямар тохиолдолд кейс нь бас татгалцсан бэ гэхлээр ерөнхийдөө визний төрлөө сольж байгаа хүмүүсүүдийн хувьд бол хэдэн чухал материалууд байдаг. За түүний нэг нь бол яг визний төрлөө солих зайшгүй шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй байдаг. Шалтгаан хөдлөшгүй байна. Хоёрт банк санхүүгийн материал байдаг. За тэгсэн тэр визний өргөдөл нь визний төрлөө өөрчлөх хүсэлт гаргасан оюутны хувьд яасан бэ гэхлээр банкны материал дээр унсан байгаа юм л та. Банкны материалаа бүрдүүлж өгөхдөө зээлийн картны материал гаргаад өгсөн. Зээлийн карт буюу одоо нөгөө кредит картны материалыг стейтментийг гаргаад өгсөн байгаа байхгүй. За тэгэхээр тэр кредит карт бол нэгд өөрийнх нь байгаагүй. Хоёрт юу яагаад зээлийн карт угаалгахлаар энэ бол яг stable income биш байна. Тийм ээ? Хөдлөшгүй яг ингээд санхүүгийн хөдлөшгүй материал биш байна. Яагаад гэвэл эн чинь зээлийн карт. Зээл авах гэдэг. Манай улсаас дахиад зээл аваад сурах гэдэг. Тэгэхээр энэ оюутан бол үнэхээр яг сурыг гэсэн хүсэл нь бол яг бодит биш юм байна гэдэг үндслээр кейсийг нь цуцалсан байна. Тэгэхээр change of status хийх process үнэхээр та change of status хийх process-ыг сонгосон бол заашгүй хуульч аваарай. За хуульч аваад хуульч чинь танд яг ямар материал дээр ажиллах уу гэдэг чинь сайхан тайлбарлаад өгнө. Сүүлийн үед цагаачлалын алба айгүйх тэгж юу яадаг вэ? Change of status хийж байгаа оюутнууд дээр илүүх нөгөө нэмэлт материал шаардах тэр зүйлүүдийг айгүйх асуудаг болсон байна. Тэр битгий хэл тэгээд тэр хэдгэл хүний ердөөсөө санаанд орж байгаагүй тийм материалыг гаргаж ир гэдэг тийм зүйлүүдийг яаж байгаа байхгүй. Би нэг кейс харж исэн юм аа. Тэгээд листийг ингээд харсан чинь амар урт жагсаалт. Одоо жишээ нь одоо тэр гэхдээ Монгол оюутан байгаагүй бас Аз оюутан байсан. Тэгсэн зарим нэг материалууд нь болохоор яг одоо эх орн руугаа буцах төлөвлөгөөтэй байснаа матлахын тулд бүх нөгөө Монголд одоо жишээ нь одоо юу яагаад Монгол гэж ялээ л та тийм ээ. Монголд тийм тухайн оюутан хэрвээ Монгол байсан бол за Монголд өөрийнх нь нэр дээр байдаг бүх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд бүх тийм нөгөө тухайн сар болгон төлдөг биелүүдийн чагсаалтыг гаргаж ирэх гэж байгаа. Бүгдөө ингээ. Тэгээд энэ бол зүгээр наазах юм. За тэгээд үүнээс гадна нөгөө юу яагаад буцах зорилготой байснаа батлах онгоцны буцах тикетийнхаа хуулбар гэд зөндөө олон материалуудыг шаарддаг болсон. Тийм байгаа. За маш баярлалаа. Товчхон асуулт байна. За Монголоос ирсэн хүмүүсийн жишээ татаж ярихад за аялын визээр ирж байгаа хүмүүсийн хувьд Америкт 3 сар юм уу 6 сар болж ээж одоо F виз рүү change of status хийдгээ гэсэн ийм бас яриа байдаг шүү дээ. Энэ нэг албан ёсны хуулийн заалт юм уу үгүй бол ерөнхийдөө бас тийм таамаг юм уу ямар учиртай юм бэ? Энэ 3 сар гэдэг яриа. Би яг энийг дурдандаа гэж бодож байгаа бичихт нөгөө ярих зүйлийнхаа нөгөө тэмдэглээнд оруулаагүй мартсан байсан харин та айгуу гэрхаа асуусан байна. Яг үнэн ийм одоо энэ бол яг бичигдсэн дүрм биш. Бичигдсэн дүрм биш. Энэ бичигдээгүй дүрм. За энэ бичигдээгүй дүрм хаанаас гарч ирсэн бэ гэхээр бүх цагаачлалын асуудал эрхэлсэн хуульч нараас. Хуульч нар чинь нөгөө юу цагаачлалын асуудалтай хүмүүстэй л ажиллаж байгаа шүү дээ. Тийм ээ цагаачлалын ямар нэгэн нөхцөл байдалтай тэрийг ингээд шийдвэрлэх сонирхолтой хүмүүстэй ажиллаж байгаа болохоор тэр олон кейсүүд дээр гарч ирсэн ерөнхийн нэг general зүйлээ ингээд харчиж байгаа.
Тэгэхээр тэр хууль нараас гарч ирсэн ерөнхийдөө 3 сарын тийм нөгөө дедлайн байгаад байгаа юм л да. Би бол нэгэнт эндээ үлдээд визний төрлөө солих байгаа хүмүүст бол яг энэ бичигдээг энэ дүрмийг дагаараа гэж хэлнэ. Яагаад энэ дүрмийг дагаараа гэж хэлж байгаа юм бэ гэхлээр та орж ирэнгүүтээ визний төрлөө өөрчлөх хүсэлтийг эндхийн цагаачлалын алба руу явуулчихлаар дахиад тэд нар чинь нөгөө red flag үүсгэх байхгүй нөгөө улаан туг үүсгээд яагаад энэ хүн ерөөсөө энд сарын хугацаанд аялах гэж орж ирсэн анхнаасаа тэгэж виз авчаад сарч болоогүй хугацаанд визний төрлөө өөрчлөх гэж байгаа. Ингэж байгаа тохиолдолд нөгөө түрүү миний дурдсан кейстэй яг адилхан. Энэ хүн анхнаасаа манай улсад орж ирэхээс өмнө л угаасаа үлдэх сонирхолтой байсан юм байна. Deny гэл юу яа чинь шууд кейсийг нь татгалзал явуулчихна. Тэгэхээр 3 сар хүлээ гэдэг нь 3 сарын дотор хүний амьдрал жүүч тохиолдож болно тийм ээ нөгөө unexpected circumstances одоо situation ч гарч ирэх боломжтой. Тэгэхээр тэгсэн тохиолдолд plan B-гээ хэрэгжилж байна гэдгийг л нөгөө цагаачлалын албаны мэрэгчлэлтэнд харуулах хэрэгтэй байгаа байхгүй. Гэхдээ 3 сар хүлээ гэдэг нь бүр last minute хүртэл битгий хүлээгээрээ. Last minute хүртэл хүлээгээрээ гэсэн үг биш шүү. Last minute хүртэл хүлээх юм бас эрсдэл нь юу байдаг вэ гэхээр бас надад гарч ирсэн нэг кейс. Би дөнгөж сургуульд ажиллаад удаагүй байхад надад яг оюутан гарч ирж ирсэн. Бид нартай уг нь нэлээд эрт холбогдоод change of status хийх той холбоотой яах вэ хүүгээ сургуулаас шаардлагатай бүх мэдээллүүд авч ирсэн. Хөтөлбөртэйгээ холбоотой бүх мэдээллүүд авч ирсэн. Ер нь монголчуудын зарим нэг нөгөө юмд айгүй өөжөө ханддаг тэм зангаар яг last minute руу түлхээд за кейс нь статус нь яг дуусахаас өмнө статусныхаа valid хугацаанд дуусахаас өмнө 1 сарын өмнө сургууль бүртгүүлээд за сургууль бүртгүүлэхийн тулд бас тодорхой хугацаа орж байгаа. За тэгээд сургуулиас материалуудаа аваад цагаачлалын алба руу яг last minute буюу сүүлийн минутанд материалаа явуулсан цагаачлалын алба материалыг нь буцаасан. Бүр deny enter ч гээгүй зүгээр буцаачаа. Яасан гэсэн чинь виз биш паспортныхын хугацаанд дуусчихсан. Паспортны хугацаа дуусгаж байна. Паспортаа сунгуулад ирээ. Тэгсэн тохиолдолд юу материалыг шин хүлээж авъя гэсэн манай хүнд юу паспортныхаа хугацааг сунгуулах хугацаа байхгүй. Тэгэхээр энэ бас нэг юм эрсдэлтэй байх юм байна тийм ээ. Тэгэхээр 3 сараа бол хүлээж гэхдээ тэрнээс илүү битүү хүлээгээрэй гэсэн үг. Зөв. Аялын визтэй орж ирээд F виз хүсээд deny буюу татгалзсан нөхцөлд яадаг вэ? Шууд гарах мэдээлэл өгдөг үү? Шууд гарах мэдээлэл өгнө. Тэр мэдээллийн дагуу шууд гарах хэрэгтэй. Зарим тохиолдолд хүмүүс гараагүй байдаг. За гараагүй тохиолдолд та одоо ялангуяа нөхцөл байдал ямар болж байна тийм ээ. Тэгэхээр өөртөө илүү тийм болзошгүй эрсдэлтэй зүйлийг хүсэж байгаа тохиолдолд та энд үл дээрээ гэхдээ хинч гэсэн өөртөө тийм эрсдэлтэй хамгийн муухай зүйлийг бол хүсэхгүй тийм ээ. За муухай зүйл гэвэл одоо айст баригдаад detention center руу яваад шүүхээр ороод тэг их орн руугаа албан байдлаар явах тийм нөхцөл байдал үүсэдэг шүү дээ. Тэгэхээр тийм зүйлийг л та өөртөө хүсэхгүй байгаа бол хэрвээ таны визний төрлийг цуцлсан тохиолдолд их орн руугаа тэр дайрвал буцчих. Тэгэл боллоо. Бид нар чинь буцаж очих сайхан улстай шүү дээ. Монгол улсын нөхцөл байдал одоо өнгөрсөн 10-20 жилдээ харьцуулахад одоо бол харьцангуй сайн болцсон. Монголд амьдрах бүх тэр тата нөхцлүүд бүрдэж байгаа болохоор буцсан дээр. Октод авах сайхан их оронтой хүмүүс шүү гэдгийг. Яг зөв. Бүгдээрээ санаж авцгаая. За ингээд ярих сэдв бол маш ариун байна. Харамсалтай хугацаа цаг хязгаартай байна. Өнөөдрийн дугаарт оролцож визийн статусын тухай, бодит нөхцөл байдлын тухай маш шударга сайхан мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье. За ингээд дараагийн цоролоор хоёулаа бүгдээрээ дахин уулзъя да. За тэгье. Дараагийн цуглаар эргээд холбогдъё. Тэгээд хэрвээ та визний төрлөө сольдог ч юм уу гэж бодож байгаа бол дахиад судалгаа хийгээд үзээрэй. Бид нартай холбогдороо. Бид нар танд бүх боломжит мэдээллүүдийг, шаардлагатай мэдээллүүдийг хүргэнэ. Гэхдээ эцсийн шийдвэр таних.
Тийм тэгээд шийдвэр гаргаад эндээ үлдсэн тохиолдолд бүх процесс хуулийн дагуу явна. Эсвэл та ер нь бол бидний хэлсэн зүйлд одоо тийм ээ хэлсэн зүйлтэй санал нэгдээд эх орон руугаа буцаж байгаа тохиолдолд бид нар дахиад үргэлжлүүлэх тань туслах боломжтой. Буцаж ирээд тийм ээ Америкт академик хөтөлбөрөөр сурах гэж яваад манай албаныхны үе таалга нээлттэй тэгээд бид нар туслахад хязээд бэлэн шүү гэдэг хэлээ. За. Үзэгчдээ American National University сургуультай хамтран явуулж байгаа сурлын 4-р дугаар өндөрлж байна. Дараагийн дугаараар удахгүй болзээ. За баярлалаа.